Оройн төр үзэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжид 8 дахь хуралдаан боллоо. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Эрдэнэ сүрэнгийн нэрэмжит спорт авиралтын өксөрийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын багийн аймгийн аврах шалгаруулах 100 будалт даамны нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Амжилт спиннинг клуб илүүдэлжийн асуудал биш босоод уралдааныг амжилттай зохион байгууллаа. Хүүхний орлогын албан татварын шинжилсэн найруулгын зарим өөрчлөлтийн хүрээнд хэлэлт сүлэг явуулна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжид 8 дахь хуралдаан өнөөдөр Улаан сумын хурлын танхимд 9 цагт 93.5% нь эрсдэлтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Улаан сумын засаг даргын 2016-аас 2020 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ. Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжид 8 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хурал 93.5% нэрцтэйгээр эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Улаан сумын засаг даргын 2016-аас 2020 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцсэн юм. Үргэлжлүүл нь Улаан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. За Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 8 дахь хуралдаан өнөөдөр эхэлж байна. За тус 8 дахь хуралдаанаар Улаан сумын засаг даргын 2016-аас 20 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын биелэлтэд ямар шохон төвшөнд байна гэдгийг эхний ээлжид авч хэлэлцэж байгаа. Тэгэхээр мөрийн хөтөлбөрөөр бол бас тухайн сумын засаг даргын тэр дөрвөн бүрэн эрхийн хугацааных нь үйл ажиллагаанд хийгдүүл зохих үндсэн чиг үүрэх ажил байдаг. Тэгэхээр энэ удаа 3 дахь жилдээ болж байгаа энэ хугацаанд ямар төвшөнд мөрийн хөтөлбөр хэрэгжиж байна гэдгийг зайлшгүй үнэлт өгөх зүйтэй гэж сумын иргэдийн хурлын хэрэглэгчид эзэлсэн. Энэ агуулгаараа бол энэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцэж байна. За хоёрт нь бол Улаан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2019 оны гүйцэтгэлийг хэлэлцэн. За 2020 оны газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөг хэлэлцэж байгаа. За Улаан сум бол бас аймгийн төвийн сум, газар зохион байгуулалтын хувьд бол бас нэлээд өөргөжсөн, ялангуяа иргэдэд түшгэлсэн газар олголт, газар тариалан жимсхний зорилттой ч юм уу ийм чиглэлээр иргэд рүү хандсан газрын төлөвлөлтөд хэр зэрэг байгаа энэ тал руу бас онцгой анхаарч төлөвлөлтийг хийх шаардлагатай гэсэн чиглэлийг тэргүүлэгчдэд өгсөн. За олон хүмүүс бол газар авах, газар ялангуяа аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм көсөлттэй байгаа. Тэгэхээр бол тодорхой хэмжээний бодлогын хүрээнд бол бас аймгийн газрын харилцаа барилга тоолтын газар болон Улаан сумын газрын даамлуудын хэмжээнд бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодорхой хэмжээний бас саналуудыг төвлөрүүлж оруулж байгаа. Энэ асуудлаар бол хоёр дахь асуудал болж хэлцэх юм аа. За мөн Улаан сумын нутаг дэвсгэр Түргэн цагаан шууд уулын дархан цаазд газар гэж байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. За энэний Улаан сумын бас харьяа хэсэгт байгаа газруудыг бол бас клийн заагийн өргөгдөх ийм асуудлаар бол бас санал орж ирж байгаа. Тэгээ улсын тусгай хамгаалалтанд зайлшгүй оруулах хэвээр байгалийн өвөрмөц тогтц зүхий зэрлэг ан амьтантай ийм бас газар нутгийг бол өргөгдөх зайлшгүй шаардлагатай. Энэ тухай саналаа бол бид нэр хэлэлцээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол уламжлах ёстой. За энэ асуудлыг бол 3 дахь асуудал болгож оруулж ирж байгаамаа. За 4 дахь асуудал нь бол сумын бас зарим нэр өхий газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд авах тухай шийдвэр гаргана. Энд бол Улаан сумын бас гол шүтэн болсон Чанбан улаан уулын орчны газар. За мөн маш олон төрлийн ойн нөөц үхий бас тэр үхэндээ бол бас хөөрхөн бас тогтц үхий ийм газар огцон байгаа. Тэгэхээр огцмын орчмын газрыг бол за мөн арцны гом гэж 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа. Бас байгалийн үзэсгэлэнтэй сайхан газар ийм 3 газрыг бол орон нутгийн тусгай хамгаалтанд авах тухай хэлэлцгээр
одоо төлөвлөд хуралдааны ажиллагаа эхэлж байна. Мөн Улаан Умсмын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 удаагийн сонгуулийн ээлжид 8 дугаар хуралдаанаар Улаан Умсмын нутаг дэвсгэрдэх түргэн цагаан шувууд уулын дархан цаазд газрыг тусгай хамгаалтанд авах, зарим сумдын газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд авах зэрэг асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн юм а. Дараагийн мэдээ. Уулын спортын олон улсын хэмжээний мастер, сагсан бөмбөг болон волейболын спортын мастер, биеийн тамирын тэргүүний ажилт нь Арднагийн Эрдэнэ сүрэн багшийн нэрэмжит спорт авиралтын өсвөр үеийн нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын тэргүүний ерөнхий боловсролын 1-р цогцлбор сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа. Улсын аймгийн авиралт спортын холбоо байгуулагдаад 3 жил болж байгаа бөгөөд тус спортыг хөгжүүлэх зорилгоор холбооны зүгээс жил бүр авиралт спортын тэмцээнийг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил Улсын аймгийн улсын тэргүүний 1-р цогцлбор сургуулийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан бол энэ жил уулын спортын олон улсын хэмжээний мастер, сагсан бөмбөг болон волейболын спортын мастер, биеийн тамирын тэргүүний ажилт нь Арднагийн Эрдэнэ сүрэнгийн нэрэмжит өсвөр үеийн нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өнөөдөр бас манай Улсын аймгийн спорт авиралтын холбоо маань спорт авиралтыг, ханан авиралтыг мөн одоо хатан авиралтыг бас энэ Улсын аймагт хөгжүүлэх гэж зорж үйл ажиллагаа хийж явж байгаа ийм холбоо юм байнамаа. Тэгээд энэний хүрээнд бас манай өнөөдөр манай холбооны тэргүүлэгч уулын спортын олон улсын хэмжээний мастер, сакс волейболын спортын мастер Арднагийн Эрдэнэ сүрэн багшийн маань одоо нэрэмжит аймгийн хэмжээний одоо энэ тэмцээнийг бас зохион байгуулад явуулж байна. Тэгээд энэхүү тэмцээнийг бас явуулснаар бид бүхэн энэ уулын спортыг тэр тусмаа одоо сүүлийн үед дэлхийн нийтэд маш их одоо төрж орж ирж байгаа энэ ханан авиралтын төрлийг одоо бид нар бас энэ аймаг оронд хөгжүүлэхийн төлөө хамтарч одоо зүтгэж явд юм а. Одоо Эрдэнэ сүрэн багш бидний хувьд. За энэхүү одоо спортын төрөл нь бол 2016 онд олон улсын хэмжээнд дээрээс олимпийн төрөлд хамгийн одоо утхан төрөл болж одоо гэж орж ирж байгаа төрөл. Тэгээд энэ төрлийн спортыг бас аймаг орнуудтай хөгжүүлэх гэж зорж ажиллаж байгаа хувьд өнөөдөр Эрдэнэ сүрэн багшийнхаа нэрэмжит энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгээд энэхүү арга хэмжээнд нийтдээ 70 орчим одоо хүүхдүүд насны ангилд оролцлоо. Энэхүү бас спортыг хөгжүүлэхийн төлөө манай холбоо 2016 онд байгуулагдсанаас хойш өнөөдөр одоо 4 дахь нүрлөгөө орж байна. Тэгээд энэний хүрээнд хүүхдүүд багчууд гэсэн энэ төрлөөр хичээллэх сонирхолтой одоо хүүхэд багчууд тэгээд амирчид бол нэлээд одоо сонирхолтой ихсэж байгааг одоо бид нэр эндээс бол харж байна. Өнөөдөр бол нийтдээ 70 гаруй хүүхдүүд одоо өрсөлдлөө тэмцээн бол сайхан болж байна. Тэгээд энэ Эрдэнэ сүрэн багшийн маань өнөөдрийг хүртэл гаргасан спортод гаргасан энэ амжилтыг бас энэ хүүхэд багчуудаа танилцуулж энэ төрлийн спортоор болоод энэ уулын төрлийн спортоор хичээллүүлэлөө бид нар бол амжилт гаргах боломж олцоо бол байдимаа гэдгийг бас энэгээр харуулахыг зорьсон юм аа. За өнөөдөр энэ аав маань нэрэмжит аймгийн спорт авиралтын өсвөр үеийн хүүхдүүдийн нээлттэй тэмцээн болж байна. Спорт холбоо маань байгуулагдаад 3 жил гаруй хугацаа болж байгаа. Энэ хугацаанд өнгөрсөн жил энэ 1-р сургууль дээр сургуулийн аврах шалгаруулалт тэмцээн болж ирсэн бол энэ жил аймгийн аврах шалгаруулалт тэмцээний төвшөндөө хүрч ингэж энэ юу маань тэмцээн маань өргөжж байна. Мөн өнгөрсөн энэ жил болсон улсын аврах шалгаруулалт тэмцээнээс манай холбооны тамирчид маань өсвөрийн хүүхдүүд нэг хүүхд алтан медаль, нэг хүүхд хөрөл медаль авч байсан ийм амжилтуудыг гаргаж ирсэн. Тэгээд энэ спорт авиралт гэдэг маань үндсэндээ өндөр уулын спортоос одоо төрж гарсан хүүхдүүдийн нэг гэж одоо үзэж болохоор ийм учиртай юм байгаа. Ягаад гэвэл зэрэг өндөр уул гэдэг бол ийм авхал замбаа шаардсан эрсдэлтэй ийм хананд авирдаг, мөсөнд авирдаг ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр энэс үүдэлтэй мөсөн ханны, ханан хатны, мөн ийм хиймэл ханны ийм тэмцээнүүд явж байгаа. Энэ тэмцээн маань харин онцлогтой 20 оны олимпиас эхлээд шинэ төрөл болж, олимпийн төрөл болж хөгжиж байгаагаараа. Тийм учраас энийг
аав маань нэрмжит тэмцээн болгож зохион байгуулсан. Цаашдаа бид бүхэн энийг бас аавынхаа нэрмжит тэмцээн болгож уламжлал болгон жил бүхэн зохион байгуулна гэж үзэж байгаа. Үндсэндээ бэлтгэл сургуульд сайн хийж байгаа тохиолдолд ирээдүйд олимпийн төрөлхтнүүд медальтнууд төрөх, дэлхийн хэмжээний ийм тамирчид төрөх магадaltaй спортын төрлөн байгаамаа. Миний аав бол өндөр уулын спорт олон улсын хэмжээний мастер, сакс волейболын спортын мастер мөн олон төрлөөр спортын улсын зэрэг хангаж байсан ийм тамирчин багш хүн байгаа. Тэгээд энэ төр спортыг ингэж дэмжиж хамтарч ажиллаж байгаадаа таатай сайхан байна. Би энэ спортоор хичээлээд ингээ 2 жил болж байгаа. Тэгээ энэ спортоор хичээлээд яг ямар ашигтай вэ гэхээр хурдтай хүчтэй. Тэгээ бас ингээд төсвөр хатуужил ингээд сурдаг байгаа. Тэгээ бүс багштай баярлалаа гэж хэлмээр юм. 2 жилийн хугацаанд ингэж бэлдээд намайг ингээд аймгийн хэмжээний тэмцээнд алтан медаль авахд хүргэсэн бүрс суран багштай баярлалаа гэж хэлмээр байна. Тус тэмцээнд 6 насны ангилалд 70 гаруй тамирчин хурд хүч авгаалцсан байгаа сөрн өрсөлдсөн юм. Спорт авиралт нь 2020 оноос олимпийн нэг төрөл болж байгаа бөгөөд манай аймагт тус спортоор хичээллэх залуусын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм а. Дараагийн мэдээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын багийн аврах шалгаруулах зүүн буудалтай даамын тэмцээнийг Улаан сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль аймгийн даамын холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээнд 200 гаруй тамирчид оюун ухаан авиас бэлгээ сөрн орсолдлоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зүүн буудалтай даамны багийн аврах шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр 6 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн анх 2016 онд Өвс аймгийн ерөнхий боловсролын 1-р цогцлбор сургууль дээр зохион байгуулагдаж 4 сургууль оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудаас гадна ховд өндөр хангаас сайгал үлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож өргөн хүрээнд зохион байгуулагдсан юм. Энэхүү тэмцээнийг 6 насны ангилаар зохион байгууллаа. Тус тэмцээнийг Улаан политехник коллежийн захирал Балжиним ивент тэтгэн зохион байгуулсан юм а. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах багийн аймгийн шалгаруулах нээлттэй тэмцээн маань Улс аймгийн Улаан улсын ерөнхий улсын 6 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж байгаа маа. Уг тэмцээнийг Улс аймгийн даамын холбоо ерөнхий улсын 6 дугаар сургууль хамтран зохион байгуулж байгаа. Уг тэмцээнд нийтдээ 200 гаруй тамирчид оюун ухаанаас шавхан 36 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа маа. За мөн уг тэмцээнийг ерөнхийд нь ивэд тэгсэн Улаан политехник коллежийн захирал Балжин захиралдаа болоод энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа эцэг эхчүүд тамирчидаа бас баярсан талархснаа даамын холбооны нэрийн өмнөөс илэрхийлж байна. За жил бүр энэ тэмцээнийг уламжлал болгон явуулдагаас за хүүхдүүдийн чансаа бол олон улсын цолтой тамирчин 1, спортын майстер цолтой тамирчин 2, спортын лид майстер цолтой тамирчин 5, Монгол улсын зэрэгтэй тамирчин 50 гаруй тамирчин оролцож байгаа гэдгээр энэ тэмцээний чансаа жилээс жилд ахиж байгаа гэдэг нь илтгэж байгаа маа. Тэгэхээр дараагийн бас төлөвлөж байгаа тэмцээн уралдаан дараагийн тэмцээн маань болохоор өсвөрийн 8-р шалгалт даамын тэмцээн, насан туршидын 8-р шалгалт даамын тэмцээн одоо 1-2 дугаар саруудад зохион байгуулагдана. За энэ удаагийн 100 буудал тэмцээнд даамын тэмцээнд өндөрөөс бас анх удаага оролцож байна. Тэгээд 5 сурагчтай ирсэн 5 дугаараас доош насны 5 хүүхэдтэй ирж оролцож байна. өндөр хангаас өмнө гэрэн бол энэ даамын спортын за дэвшил хэрэг байна. Манай сургууль бол энэ жоохон хоцрогдгоо байгаад энэ мөчөөс эхлээд шинээр эхлэх байхаа. Шинэ барнаас эхлэж бодож байна. Таны хувьд бас анхудаа оролцож байгаа юм шүү. Тэр нь сурагчтай ирнэ энэ тэмцээнд оролцсоноос ямар давуу талтай гэж бодож байна юм бэ? За энэ тэмцээнд сурагчдыг оруулж бас нэлээд төсвөр тэмцээндээ сурд юм байна. Сурах байх гэж бодож байна. Тэгээд дараагийн даамын тэмцээнд бас нэлээд олон бүрэлдэхүүнтэй ирж оролцох сонирхолтой байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зүүн буудалд даамны багийн аврах шалгаруулах тэмцээнд 10 сургуулийн 200 гаруй сурагчид оюун ухаанаас сөрн өрсөлдснөөс Улаан сумын ерөнхий боловсролын 1-р цогцлбор сургуулийн баг 1-р байранд орж шилжээ авах цомын эзэн болсон бол Улаан сумын ерөнхий боловсролын 6-р сургуулийн баг 2-р байранд шалгарч 2-р цогцлбор сургуулийн баг тамирчид 3-р байранд тус орсон юм а. Тус тэмцээнийг энэ жил сурагчдын дунд нээлттэй хэлбэрээр зохион байгуулснаар ихээх нь онцлогтой боллоо. Нийт нутгийн 30 гаруй хувь нь зүүдэн эрсдэлд байгаагийн 7%, нэг 27% нь их байгаа юм.
Мөн 34% нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна. Үүнээс ховд, говьалтай, арангаа, уур хангаа, булган, хинти, Сүхбаатар дундгойн ихнэх, улс завхан, Баянгор хөвсгөл, Цэлэнг, Төв дорнод өмнө говь, дорон говийн зарим нутгаар үйлчлэлд хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна. Мөн энэ намар нойтон цас зарим газраар бороо цас холилд нь орсон ба өдөртөө гисэж шөндөө хөлдөлсний улмаас ихнэг нутагт цасны нэгтээ ихсэж бэлчээр хөмөсдөг зам харгууд халтраа уулгаа үүсэх зэрэг нөхцөл үүсчээ. Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж бодит мөнгө орлого 7.9% өссөн байна. Тодорхойлбол өрхийн нийгмийн эдийн засгийн 2019 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгө орлого 1.3 сая төгрөг болж өмнөх оны мөнөөс 189.2 буюу 17.6 мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлтний орлого 106.1 буюу 18 мянган төгрөгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 буюу 53.3 мянган төгрөгөөр өссөн нь гол нь нөлөөлсөн гэж үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Дэлхийн хэмжээнд зүрхний өвчтөд 33 сая хүн амьдарч байгаа бөгөөд жилд 330 мянган хүн энэ өвчний улмаас нас барж байна. Харин манай улсад зүрх судасны шалтгаантай өвчлөл түүний нас баралт нь сүүлийн 20 жилд 2 дахин өссөн байна. Ялангуяа зүрхний цочмог шигдээс буюу зүрхийг тэжээдэг титэм судасны өвчнөөр өвдөж нийт нас баралтын 34.4% эзлэж байна. Зүрх судасны өвчний улмаас жилбэр 5500-аас 6000 хүн буюу нас барж байгаа үнээс насны бүлэг хүйсээр навч үзвэл 45-аас 64 насны эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад зүрхний цус хомсдох өвчний нас баралт 4.2 дахин, тархины харуултаас шалтгаалсан нас баралт 2 дахин өндөр байна. Энэ төрлийн өвчнийг эх орондоо эрт үед оншилж, дэвшилтэд технологи ашиглан цаг алдалгүй эмчлэх боломжтой болсон байна. Судалгаанаас харахад сүүлийн 10-аад жилийн хугацаанд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 30% эзлэж байна. Хамгийн харамсал 20 орчим насны залуус өгөө өвчнөр өвчлөх нь ихсэн. 3 дугаар эмнэлгийн зүрхний шигдээсийн тасаг нь устдаа ганц байгаа тасаг юм. Энэ дэмжлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь 35-аас 40 насны залуус эзлэж байна. Чөлөөт бүхий 15 хүртэлх насны Азийн аврах шалгаруулах тэмцээн энэ сарын 22-наас 24-нд Тайваны Тайчун хотод боллоо. 2 дахь удаагийн тэмцээнд Монгол улсаас Хасуу Мега Старс клубын дасгалжуулагч олон улсын хэмжээний майстер Баямөнх налах дүүргийн голомт цогцлбор сургуулийн дасгалжуулагч Батмөнх налах дүүргийн биед намрын спортын газрын дасгалжуулагч Хажихухан нарын удирдлагадор 7 тамирчин оролцохоор Тайван нэг зорсон юм. Тэмцээний эхний өдөр чөлөөт бүхий ногтын ангиллын барилдаан болж манай 3 тамирчин хүч үзүүлж 1 мөнгө хүрэл медаль хүртсэн байна. Тодорхойлбол 66 кг-ийн хэмжээнд Доронгой аймгийн тамирчин Ариун болдын Бичгмаа, 62 кг-ийн хэмжээнд налах дүүргийн голомт цогцлбор сургуулийн тамирчин Алтан сүхийн даваа жаргал хүрэл медаль эзэн болсон байна. Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэхүү хошоо медаль нь болсон байна. Шинжлэх ухааны ажилтны баярын өдөр өнөөдөр тохиож байна. 2019 онд Нэгдсэн улсын байгууллагын боловсрол соёл шинжлэх ухааны соёлын байгууллага буюу ЮНЕСКО дэлхийн шинжлэх ухааны өдрийг нээлттэй шинжлэх ухааны хэнийгш орхигдуулахгүй гэсэн урайнаар манай улсад нээлттэй шинжлэх ухааны нийгэмд тусдаа засаглал урайнаар тэмдэглэж байсан юм. Энэ өдрийг тохиолдуулны шинжлэх ухааны ерөнхийлөгч академич иргэдэл Монголын эрдэмтэн мэрэгд эрдэмтэн шинжилгээний ажилтнуудаа мэдлэгээ дэвшүүлээ. Үг мэдчилгээнд манай оронд 18 дахь удаага тэмдэглэж байгаа шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулна Монголын нийт эрдэмтэн мэрэгд эрдэм шинжилгээний ажилтан ажилчид Монгол Улсын шинжлэх ухааны академийн нэрийн өмнөөс болно. Хувьяасаа чин сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлж эрүүл энх аз жаргалтай байж эрдэм номын аяндаа ариун их олзомтой байхыг хүсэн ерөөс юм. 2019 онд манай салбарын хувьд амжилт бүтээл ариун түүхэн тэмдэглэл үйл явдал ихтэй жил болж байна. Шинжлэх ухааны дотоод гадаад хамтын харилцаа өргөжинтэй судалгааны олон 10 томоохон бүтээлүүд нийтийн хүртэл боллоо. Монгол Улсын ерөнхий сайд хүрэлцэхгүй байдлаар шинжлэх ухааны ажилтны анх дугаар их хурлыг зохион байгуулж их хурлаараа хэлэлцсэн асуудалд бологдуулан засгийн газрын 379 дугаар тогтоол гаргалаа. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцлборын барилгын эхний хөрөнгө оруулалт 2020 оны улсын төсөвд тусгалдлаа. Шинжлэх ухааны
системийн өргөтгөлийн барилгын ажил энэ онд эхэллээ. Тэр засгаас шинжлэх ухаанд хандах хандлага өөрчилж байгааг нь эхлэл босны эдгээр үйл явдал нь шинжлэх ухааны технологийн салбарын ажилтнууд та бидний цаашид илүү эрчимтэй бүтээж төрөх урам зорилгыг сэргээж байна. Энэхүү идэвхжигийн салхин дор эдвшилгээний байгууллага судлаач нэг бүрийн эрдмийн ажлыг дүгндэг Номын их баяр шинжлэх ухааны ажилтны өндрийг манай эрдэмтэн судлаачид улам их амжилт бүтээлээр өгдөж байгааг бахархан тэмдэглэсэн юм а. Дараагийн мэдээ. Монголын эргэлтэд дугуйн холбооны Увс аймаг дэх салбар амжилт спиннинг клуб 2 жилийн ноён хүрээнд илүүдэлжийн асуудал биш бооцоод уралдааныг сарын хугацаатай зохион байгууллаа. Спиннингээр хичээллэгч залуус бооцоод уралдааны хүрээнд сарын хугацаанд 9-11 кг-ийн хассан байна. Монголын эргэлтэд дугуйн холбоо 2015 оны 5 дугаар сард байгуулагдаж байсан эргэлтэд дугуйн спорт манай оронд сүүлийн 2 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буй entertainment чиглэлийн спорт юм. Энэхүү спортоор 1 цаг хичээллэхэд биеийн бүх хүчин жигд ажиллуулж 800-аас 1200 ккал шатаадагараа бусад спортоос ихээх нь онцлогтой юм. Манай аймагт спиннингийн спортын амжилт спиннинг клуб албан ёсны эрхтэйгээр 2017 оны 11 дугаар сард үүсгэн байгуулагдаж байсан байдаг. Байгуулагдсан цагаас хойш тус спортоор хичээлдэг залуусын дунд би жингээ асмаар байна 1, би жингээ асмаар байна 2 тэмцээнийг зохион байгуулж байсан бол энэ жил илүүдэлжийн асуудал биш босод уралдааныг амжилттай зохион байгууллаа. За замцгаана манай Увс аймаг дэх амжилт спиннинг клуб маань байгуулагдаад 2 жил яваа. Өнөөдөр хийж байна. 2 жил яваа. Тохиолдуулаад манайхаас 30 хоногийн бооцоод уралдаан зарласан. 30 хоногийн бооцоод уралдааны маань шагналын эзэд өнөөдөр тодорсон. За ер нь бол 30 хоногийн хугацаанд хүмүүс маань бол спиннингээр хичээлээд 10 кг, 9 кг, 500, 11 кг гэсэн иймэрхүү үзүүлэлтүүдийг бол гаргаж чадсан. Хүн бол ерөөсөө хүнжин хасахад бол тогтмол тууштай дасгал хөдөлгөөн, хоол, зөв хооллолт хэрэгтэй байдаг юм шүү. Өөр бол хүн эрүүл ирж байна гэсэн бол өөр зүйл байхгүй. Ерөнхийдөө бол тогтмол тууштай хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт л хүнд хэрэгтэй. Тэгэхээр спиннинг клуб бас нэгдсээс хойш гişнээ үзүүлэгчтэй гэж байна одоо тэгэхээр. Манай клуб байгуулагдсан цагаас бол ерөнхийдөө нэг 100-аас 200 заримдаа 300 гараад ингээд хүмүүс маань жилээр өөр хичээлдэг. Ер нь бол нэг үе утгад бол бас Увс аймагт байна хүмүүс бол ерөнхийдөө илүүдэлчэндээ бол маш их анхаардаг болсон. Илүүдчийнхээ хэсэг бол ерөөсөө л тогтмол тууштай дасгал хөдөлгөөн хийя гэж ярьж байгаа хүмүүс их байгаа. Тэгэхээр спиннингээр хичээлсэн хүмүүсийн давуу тал эрмэлэр жингээ асууж шүү дээ тийм ээ. Ер нь бол хүн эрүүлэр дасгал хөдөлгөөн хийж жингээ хаях нь хүний эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт болж байгаа юм шүү. Трансфер фактортай амжилт спиннинг сургуулийн төвтэй клубтайгаа хамтран энэ үйл ажиллагааг явуулж байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та эрч хүчтэйгээр бас мөн ядрахгүйгээр эрүүлэр жингээ хасах маш их боломжтой байдаг гэдгийг өнөөдрийн үр дүн маань танарт харуулсан бахаа гэж би бодож байна. Тэгээд усынхаа бүх хүүхнүүдтэй болон эрчүүдтэй бие бэлдартаа анхаардаг бүхэл хүмүүс трансфер факторыг хэрэгжилж эрүүлэр маш эрч хүчтэйгээр жингээ хасаж өөрийнхөө хүсэн биеийнхээ галбирт хүрэхийг санал болгож байна. Илүүдэлжийн асуудал биш босоод уралдаанд оролцсон бүсгүйчүүд биеийн жингээсээ сарын хугацаанд 9-11 кг жин хассан байна. Сарын хугацаанд хамгийн их жингээ хассан 5 хүнийг шалгаруулж үнэгүй хичээллэх эрхийн бичиг мөнгөн шагнал ивент тэтгэгч компани бүтээгдэхүүнийг бэлгэлсэн юм а. За бүгдээрэнд нь баярлалаа. Би одоо эргэлт дугаар хичээлээд одоо 3 сар болж байгаа. 8 сараас хичээлсэн. За энэ 3 сарын хугацаанд би ерөнхийдөө 11 кг хассан байгаа. За тэгээд нийт одоо энэ бооцоонд орсон бүх эмэгтэйчүүд аяа өчрхэг байлаа. Бүгдээрээ л ерөнхийдөө 8-аас 9 кг хассан байлаа. За тэгээд адцтай баяртай байна. Одоо ард иргэд маань эрүүл дасгал хөдөлгөөн хийж одоо эрүүл нийгмийн хамттай бүтээцгээе гэж уриалмаар байна. За би анх спиннингээр хичээлэхдээ бол 3 сард хичээлж ирсэн байгаа. За тэр үед миний жим маань 82 кг бараг хүрсэн жинтэй орж ирээд тэгээ 3 сарын хугацаанд би бол 74 кг болтлоо явсан байгаа. Тэгээ сая 10 сарын 4-өөс би тэмцээнд оролцоод сарын хугацаанд би 900 г хийж чадсан байгаа. За спиннингээр анх хичээлэхдээ би бол бас спорт гэдэг үднээс аягүй сонирхож хичээлсэн. За тэгээ яг тасралтгүй өдөр болгон 7 цагтыг цагтаар хичээлсэнс би айгүй ажлын бүтэмжийн хүртэл өндөр болсон байгаа. Би одоо 2 бэлэгт ордог хэрнээ айгүй ядрахгүйгээр эрч хүчтэй айгүй хичээлээ зааж чадж байгаа.
энэ спиннер хичээлсэн өдрөө би маш их ирж гүцийг өөрөөсөө мэдэрч ажилладаг байгаа. Тэгэхээр одоо бас үлгэдэлчинтэй залуучууд бас их байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр залуучдаас уриалж. За илүүдэлчин бол ямар ч асуудал биш шүү. Хөдөлгөөн бол хүний эрүүл мэнд гэдэг үднээсээ ерөн хөдөлгөөн сайн хийгээрээ спиннингээр хичээлээрээ тэгж уриалмаар байна да. Би амжилт спиннинг клубт хичээлээд 3 сар гаруй болж байгаа. Тэгээд би анх 96 кг орчихсон. Одоо 70 кг болоод 26 кг хасаа хүссэн жиндээ эрүүлэр хүрсэндээ маш их баяртай байгаа. Тэгээд энэ боломжийг олгосон Төмөр Батар агштаас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эрүүлэр бүгдээрээ хамтдаа эрчимтэйгээр жингээ асцгаая гэж хэлмээр байна. Би одоо өнөөдөр бол манай спиннинг байгуулагдсан 2 жилийн болж байгаа. Тэгээ бид сая сарын хугацаанд ийм боцоод жинс тэмцээн явуулсан байгаа. Тэгээд энэ тэмцээнд би төрүүлсэндээ баяртай байна. Энэ 1 сарын хугацаанд би 9,500 г хассан байгаа. Тойргоос 22 см. Тэгээд дээр нь спиннингээр хичээлэхээр айгүй гоё хөдөлгөөний дутагдлаас харахаас гадна бие хөнгөрөөд амар ирч хүчтэй болдоо. Энэ 2 жилээр энэ ийм цом аваад түрүүлсэндээ би маш их сэтгэл хангалуун байна. Тэгээд жиндээ анхаарж байгаа илүүдэл жинтэй бүсгүүчүүд болон залуучууд спиннингээр ирж хичээллэж бодит төржиндээ хүрч өөртөө сэтгэл хангалуун амьдраасаа гэж бодож байна. Спиннингээр хичээлэхэд суларсан арсыг булчингууд чангарахаас гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлж уус нурууны хойжилт бодисын солилцоог идэвхтэй байлгаж дотор өвгөлтийг шатаан сахарын өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн үе мөчний шингэнийг хэвэн байлгах ач холбогдолтой спорт юм. Эрүүлэр турж хүссэн жиндээ хүрэх боломжийг амжилт спиннинг клуб та бүхэнд олгож байна. Дараагийн мэдээ 2020 оноос хэрэгжиж эхлэх хүүхний орлогын албан татврын хуульд зааснаар бичил бизнес эрхлэгчид хэрхэн татвараа төлж тайлагнах талаар иргэдэд мэдээлэл өгөх ажлыг татврын хэлтсээс шатаараатай зохион байгуулалт нь ажиллаж байгаа бөгөөд хүүхний орлогын албан татвартай холбоотой хэлэлцүүлгийг 11-р сарын 29-ний хүртэл зохион байгуулах юм байна. Монгол Улсын их хурлын чуулганаар хүүхний орлогын албан татврын хуулийн шинжилсэн найруулгыг 2019 оны 3-р сарын 22-ны өдөр батлаж, уг хуулийг 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагж мөрдөхөөр баталсан. Энэхүү хуулинд татврын зарим төрлийн хүүх хэмжээг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож мөрдүүлэхээр хуульчилсан бөгөөд хүүхний орлогын албан татврын тухай хуультай холбоотой хэлэлцүүлгийн талаар иргэн болон бизнес эрхлэгчдээс санал авах хэлэлцүүлгийг аймгийн татврын хэлтс шатараалтаа зохион байгуулж байна. Татврын хэлтсийн хэмжээнд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль, хүүхний орлогын албан татврын хууль, татврын ерөнхий хуулийн дагалдан гарч байгаа журмын хэлэлцүүлэг маань бол дуусж байгаа. Одоо басан хэлэлцүүлэгдээд байгаа залт байгаа маа. Энэ нь болохоор хүүхний орлогын албан татврын хуулийн шинжилгээ найруулгатай холбоотойгоор энэ аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувь хэмжээг нь тогтоохоор улсын хурлаас дээд доод хязгаарыг нь баталж өгсөн заалт байгаа. Би энийг нэг товч тайлбарлая. Тэгээ хувийн орлогын албан татврын хуулийн 21-ийн 4-д бол юу гэж заасан бэ гэхээр аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дор дурсан хязгаарт багтааж одоо хувь хэмжээг нь тогтооно гэж заасан. Энэ дээр яаж гэнэ вэ гэхээр 21-ийн 4-ийн 1-д бол ажлын байр лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгаа худалдаа үйлчлэгийг эрхэлж байгаа. Хүүхний албан татврын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%, дээд хэмжээ нь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50% байна. Хөвтө тэнцүү байна. Мөн 21-ийн 4-ийн 2-т болохоор хуваараа зорчигч болон ачаа тээврийн үйлчлэгийг эрхэлж байгаа хүүхний хувьд бол албан татврын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5%, дээд хэмжээ нь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна гэж заасан байна. Тэгэхээр энэ хязгаар тогтоож аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хувь хэмжээг нь тогтоохоор заагдсан. Энэ хуулийн өөрчлөлтөд хувь хэмжээний хувьд бол бид нар бас хэлэлцүүлэг зохион байгуулад хэлтс дээрээ зохион байгууллаа. Мөн одоо хэлтс дээр баг хамрагдж байгаа болохоор яг энэ үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс дээр нь очиод бас энэ хэлэлцүүлгийг зохион байгуулаа явж байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийг зохион байгуулаа явж байгаа үед бол ард иргэд маань яаж нөх гэхээр энэ татвар авах гэж байна, татврын хувь хэмжээ өсөж байна гэдэг нэлээд дургуутслын байдалтай байгаад бид нар бас хуулиа тайлбарлаж өгөөд тэр хүмүүс маань ойлгоо явж байгаа. Тэгэхээр бас телевизээр бас нэг мэдээлэл
хийж байгаа шалтгаан маань бол энэ хуулийг бас зөв зөвтэй талаас нь ард иргэд маань зөв зөвтэй ойлгосоо гэсэндээ хийж байгаа юм. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийн давуу тал нь юу юм бэ гэхээр бичил бизнес эрхлэгч гэдэг гэрчлэгээ олгох юм. Энэ үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд дээр яагаад ийм гэрчлэгээ олгож гинэ вэ гэхээр урд нь бас хуулийн төсөл яригдж байгтаж ард иргэдээс ирж исэн. Бид нар бизнес эрхлээд татвар төлөө тодорхой хэмжээнд яг ингээд татвар төлөө явдаг. Очоод банкн дээр зээл авдаг ч юм уу ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдах гэхээр бичил бизнес эрхлэгч одоо жишээ нь такси үйлчилгээ ч юм уу те очоод тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Ченж хийгээд яваад ингээд тогтмол орлоготой гэж байгаа боловч бид нар тэрийг нотлох юм байхгүй учраас зээл юмд хамрагдах боломжгүй байгаад байна гэдэг юмыг бас их тавьж исэн. Ийм учраас энэ бичил бизнес эрхлэгч гэсэн гэрчлэгийг олгож байгаа. Тэгээ бичил бизнес эрхлэгч маань аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бол энэ бичил бизнес эрхлэгч гэсэн гэрчлэгээ олгох болсон бүгдийг гаргаж өгнө. Тэгэхээр бичил бизнес эрхлэгч маань очоод бичил бизнес эрхлэгчийн гэрчлэгийг аваад одоо энэ аймгийн иргэдийн хурлаас хэдэн хувьтай гэж тогтоох нь тэр хувь хэмжээгээр татвараа төлөөд ингээ явах юм. Тэгээ ингэснээрээ бол энэ хүн бол одоо хувь хүний одоо мөрдөгж байгаа бол хуулиар бол хувь хүний орлогын албан татврын тайланг заавал гаргах үүрэг хүлээж байгаа. Орлогоо нотлоо зарлаа баримтжуулаад тэгээ тайлан гаргадаг үүрэгтэй байгаа. Энэ бичил бизнес эрхлэгч гэж бүртгүүлсэн тохиолдолд сар болгоно үйл ажиллагаа явуулж байгаа сарда татвараа төлчөөд тайлан гаргахгүй байж болно. Бас нэг юм гэх юм бол миний төлсөн татвар өндөр гарчлаа гэдэг юм уу те. Энэ хувь хэмжээ өндөр байлаа. Би орлого зарлаа баримтжуулаад тайлангаа гаргая гэх юм бол эрхэн нээлттэй. Бичил бизнес эрхлэгч маань өөрөө хүсэлт гаргаад би хувь хүний орлогын албан татврын тайлан гаргаад орлого зарлаа баримтжуулаад явъя гэд. Ингэх юм бол хэрвээ нөгөө юуныхаа сар болгон төлсөн татвар маань тэр хүнийг тайлан гаргаад ирсэн чинь тэр хүний төлсөн татвар өндөр гараад ирэх юм бол илүү төлсөн татварыг буцаад болгоно. Бага байх юм бол мэдээж нэмж төлөгдөнө. Гэтэ энэ тайлан гаргаснараа нөгөө хувь хүний орлогын албан татврын хөнгөлөлт чөлөөлөлт бидний ярьж хэлснээр нь оюутны сургалтын төлбөр орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах боломж үүсэж байгаа юм. Мөн одоо 500 км-ээс дээш 50%, 1000 км-ээс дээш зайд байх юм бол бизнес эрхлэгчд маань 90% татврын хөнгөлөлтөнд хамрагдана гэж байгаа. Энэ хөнгөлөлтөнд бас хамрагдах боломжтой гэдгийг бас хэлээд ард иргэдтэй ялангуяа энэ бизнес бичил бизнес эрхэлж байгаа татвар төлөгчд маань ирж энэ хилцүүлэгт идэвхтэй хамрагдаач гэж бас уриалмаар байна. Хувь хүний орлогын албан татврын тухай хуулинд орсон өөрчлөлтийн давуу тал нь бичил бизнес эрхлэгчдэд бичил бизнес эрхлэгчийн гэрчлэгээ олгох юм. Ингэснээр бичил бизнес эрхлэгчид бизнес эрхлэж үйл ажиллагаа явуулж орлого олдог гэдгээ нотлох боломжтой болж байгаа юм. Мөн энэхүү бичил бизнес эрхлэгч иргэд нь жилийн эцэст хувь хүний орлогын албан татврын тайлан гаргах үүрэг хүлээхгүй боловч өөрөө хүсвэл жилийн эцэст тайлан гаргаж хувь хүний орлогын албан татврын хуулинд заасан хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдаж болох юм. Хэлэлцүүлгийг 11-р сарын 29-ний хүртэл зохион байгуулах бөгөөд ард иргэд бичил бизнес эрхлэгчид идэвхтэй оролцох нь чухал юм а.